За үчимэндээ. За 2 хоног би өвдөө сошиалд орж чадсангүй. Тэгсэн манай Баян-Онгор аймгийн Бууцаагаан сумын Баян-Бүрд баг гэж яг л миний өссөн газар л да. Багийн маань нэг иргэнийг шонхор шуунд явж ирсэн арабууд амь насыг бүрлгэж алсан байна. Хүүгийнх нь нүдэн дээр аав нь толгойг нь бяцтай ирсэн гэж аимшигтай гэмтэр гарсан байна. Их харамсалтай байна. Нутгийнхандаа болон амь насаа алдсан хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. За Монгол улс жилд өнөөдөр хэдэн шонхор шуу зарахгүй бол болохгүй байна гиндэ. Одоо болоо тамхи татаад ядуурдгүй таруу галаад баяждггүй гэж хэдэн шонхор шуунаас болж сүүлдээ арабуудад бүр азаргалуулад иргэдээ алуулаад дуусгах нүггүй юу болцсон дээр шүү дээ. За тэр хүний ам бүрлэгсэн тэр нөхөрт бол мэдээж одоо Монгол улсын эрүүгийн хуулиар ял өгөх нь бол тодорхой. За гадаадын иргэн орооцолдсон энэ эрх зүй хуулийн асуудлыг бол харьяаллын дагуу улсын мөрдөн байцаах газар одоо ч ямар ирдэг гэлээ. Хуучнаар бол улсын мөрдөн байцаах татж шалгах ёстой. Би өнөөдөр Баян-Онгорынхаа цагдаагаас асуусан. Тэг ерөнхийдөө хот руу шилжүүлээд харьяаллын дагуу явж байгаа гэж байна. За нөгөө шонхор шоу алах гэж явж байгаад хүний амнаас ирсэн нөхрөгөл 48 юм байна. Үргэлжлүүлээд 20 цагдж байгаад хуулийн хариуцлага хүлээх ёстой. Монгол улсын хууль гадна дотны хэмбгаач байсан, том тэр бунданч байсан, баянч байсан хууль бол хүн болгонд ижилдэг шүү. Үйлчлэх ёстой. Тэр нөхөрд бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. За тэгээ шонхор шуунаас хэдэн төгрөг болоод юу гээгүүлээд байгаа. Юу ч гээгүүлэхгүй байгаа шүү дээ. Дараа нь гадаадад одоо өргүү зард гаргаад тэнэл дуусгаж байгаа ч тийм. Ер нь орлого олоод зарлагаа зөв зохицуулж чадахгүй бол манай Монгол улсад өнөөдөр болж үтчих юм алга байна шүү дээ. Яг нэг үгэлэгт. Тэгээ иргэдэд одоо бензин шатах олдохгүй хахад арабуудад ямар амир бензин шатахуутан бэ? Саавс Баян-Онгорт очиод хүний амир студио явж шүү дээ. Далчгар дамдны юм чи өөрөө энэ колонкийн түгээгч болцсон тууж явсан шүү дээ. Ер нь тэр нөхөр одоо уулуурхаан сайд биш колонкийн түгээгч ивэл болох юм шүү. Нэр бензин олдохгүй хахад арабууд зүгээр амир их хангалттай зугаалж тэн хідэн шонхор шуунаас олж энэ хүнд үед хүний амь үрслээ болж шүү дээ. Одоо энэ шонхор шуугдоо бол 20 үнэхээр золгүй явдал болсон байна новш гэж. За тэгээ одоо ер нь гичнээн жилд шонхор шууны зөвшөөрөл өгөөд хичнээн араб ирээд Монгол улсын төсөвт гичнээн төгрөг орж ирээд байгаа юм бэ. Гийгүүлэхгүй байгаа шүү дээ. Арабууд тэгээд нэг ирээл нэг Монгол улсын эдийн засгт бодиттой хувь нэмэр оруулаад байгаа юм уу? Тийм байхгүй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө худлаа буруу намынхан чинь эсэргүүцэлээс нодны яасан та нар? Арабуудаас хангалттай мөнгө зусалсан уу? Шантажшуулгачуд яг ингэн. Энэ жил яга шонхор шуунуудлаар та нарт тугахгүй байгаа тэгвэл тэр галзуураад өгдөг бос ороолонгууд нь Төв аймагт өөрхий тэр Эрдэнэ гэл манай намын тэр дүүл зайлуул арабуудаа үз тараал өсөрт нь алдаал тэмцээд байсан. Эрдэнэ шиг хүмүүсийг одоо дэмжих хэрэгтэй шүү дээ. За юм байна. Тэгээд одоо хууль сахиулагч нар маань одоо мэдээж хуулийн дагуу үргэлжлүүлээд мөрдөн байцааллын ажлыг хийгээд тэр арабын тэр ч одоо бодвол ганцаар явчихаг байлгүй. Бүлэг арабууд л явсан байлгүй. Дуракуудад бөөнөр нь ял өгөх хэрэгтэй шүү дээ. Хүний нутагт ирчээд усын уул явсан дагна гэж хууль дүрм журм биелүүлээ явахгүй мөнгөтэй болохоор хүн алж болдог гэж ойлгосон юм багтаа новшнууд. Арабууд ч одоо энд бол даам ингэ үстэй. Тэр баг улс дотор улс байгуулчих гэдэг нэг юу новшнуудад Монгол улсын хуулийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. За юм байна да. Тэгээд золгүй явдал гарсанд дахин гүн эмгэл илэрхийлье нутгийнхандаа. Баян-Онгорын Баян-Бүрд гэдэг баг бол Баян-Онгор аймгийн Бууцаагаан сум. Би Байдргийн гол дээр наашаа гол гараад бөмбөгөр шаашаага Бууцаагаан Баян-Бүрдийн нутаг гэж явдаг юм. Миний өссөн дөрсөн газар байгаамаа. Тэгээд арай л дэндүү байна да. Тэгээд
Эдгээр чинь тэгээд бүс зааж өгд юм уу яадг. Хамаагүй тэгээд хүссэн газраараа тэгээд шонхор шуугаагнахаа явж идэм үү? Кават бол цаасан дээр тоо шүү. Цаагаараа болгож 3,000-аас 4,000 шашмын шонхол барьж зардаг юм малнууд гэнэ. Бүр 3-4,000-аар нь бариулд юм биш үү? За юм байна да. Үнэхээр харамсалтай юм болж. За тэгээ одоо тэр хизээвэл нэг Орос нөхөр байр түрээсэлж ягаад согтуу байр түрээсэлсэн хүнээ золгүй явдлуулаад алдсан байсан Бородын нэг нөхөр. Тэр яг шоронд хоригдож байгаад ял өгсөн тэрэнд. Хорж байгаад ял өгсөн. Тэгэхээр энэ одоо машинтай явж байгаа тийм онц гэрцгээр хүү алсан хүн бол хорж байгаад ял авах хэвээр хоригдож байгаад гадуур байлгаж болохгүй. Барьж хорьсон гэсэн 48 гэсэн. Цаашаа үргэлжлүүлээд сараар нь хорж байгаа тэгээ гарахгүй байж байгаад ялын нөхөр хэрэгтэй шүү дээ. Эднэрт бол Монголын хууль ямар байдгийг мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Шонхор шуунаас дор Монгол улсын иргэний амь насыг дорд үзэж шít навшнууд. Тэдний мөнгөтэй төгрөгтэй тэр шуугаар наадад цэнгэдэг нь тэмдээд идэм боос. Бид нар тэгээд хэдэн шонхор шуу зараад Монгол улс хөгжиж байгаа юм хаа байгаа юм. Монгол улсд одоо гүйгүүлж байгаа юм юу байгаа юм? Юу ч байхгүй шүү дээ тий. За юм байна. Тэгээд энэний араас бол одоо хууль эрх зүйн талаас нь байнгын судалнаа. Ямар ял өгөх нь, хорж гин үү, цагдж гин үү гэдгийг бас хууль сахиулагчдаас мэдээллийг аваад явнаа. Тэгээд та нартайгаа хуваалцаа явнаа. Тэр нөхөрт бол хорж байгаад хуулийн хариуцлага, эрүүгийн хуулийн тэр чи хүү амч 10 баха тий. 20 жил өх хэрэгтэй юм уу дуракт. Бүхнээс өгсөн чи яа дээ. За юм байна.